9 адууд ноёрхогч биеийн урлаг 21-р бүлэг. Үнэлгээ. Эм найруулах өрөөний дотор 10 гаруй алхимчид тойрон сууж нэгэн залуу руу ширтэж байлаа. Эдгээр алхимчид тиймч залуу биш байв. Тэдний ихэнх нь хэдийнэ 40 гарсан, хамгийн залуу нь л гэхэд 30 гарсан хүмүүс байлаа. 15 настай залуу хүү эм найруулж чадна гэж мэдэгдэхэд тэд бүгд гайхширч итгэж ядан байв. Тэдний зарим нь дотроо давхуурхан толгой сэгсэрч байлаа. Гэвч тэд бүгд ухаалаг хүмүүс бөгөөд их мастер Юнци нэгэн залууд онцгой тохиолдлоор эмийн дагалдангийн пайз өгсөн тухай зурхлыг хэдийнэ сонссон байв. Тэр зурхал үнэн эсхийг мэдэхгүйч тэдний хинэнч басамжилсан зангаа ил гаргах тэнэг биш байлаа. Донгчэн, би энэ холбооны дарга хэдий ч тогтсон заншлыг эвдэж болохгүй. Хэрвээ чи эмийн найрлагыг зээлээр авахыг хүсэж байгаа бол эдгээр бүх алхимчдын өмнө нэг үрэл найруулах ёстой. Тэгээд бид найруулсан үрлийн чанарыг үндэслэн чамд хэр хэмжээний зээл өгөхөө шийднэ гэж их мастер Юнци нухацтай тайлбарлав. Шавь нь ойлголоо. Лунгчэн энэ бол алхимчдын холбоо бөгөөд хэн нэгний хувийн өмч биш гэдгийг мэдэж байлаа. Түүнээс гадна их мастер Юнцигийн ажиллах баримтлалаар бол тэрээр дүрм зөрчсөн давуу эрхийг түүнд хизээж олгохгүй тодорхой. Энд 1-р зэрэглэлийн эмийн үрэл найруулах 187 төрлийн жор байна. Чи дуртайгаа сонгож болно гэж алхимчдын нэгэн цаас авчирч өгөв. Түүний нүдэнд Лунгчэнийг бүтлгүүтээсэ гэсэн далд хүлээлт харагдана. Түүний авчирсан цаасан дээрх бүх жорууд зүгээр нэг энгийн 1-р зэрэглэлийн эмүүд байсангүй. Тэдгээрийн хүндрэл нь бүгд дунджаас дээш бөгөөд жирийн эмийн шавь нарын хувьд амжилттай найруулах магадлал маш бага байдаг эмүүд байв. Түүнээс гадна бүх алхимчид болон мастер Юнци өөрөө ширтээд сууж байгаа ийм нөхцөлд хинч сандарч болохоор байлаа. Ийм уур амьсгалд амжилттай эм найруулна гэдэг маш хэцүү хэрэг. Лунгчэнд тэрхүү цаасыг өгсөн хүн нь өөрөө ч бас эмийн дагалдан байв. Тэр хэдийнэ 40 гарсан алхимчийн шалгалт өгөхдөө 17 удаа бүтлгүүтэж байж сая нэг тэнцсэн хүн юм. Бусад байсан хүмүүс ч бүгд түүнтэй адил төвшнийхэн бөгөөд тэд тэнцхийн тулд дор хаяж 10 гаруй удаагийн орлого хийж байж. Холбооноос эмийн найрлагыг урьдчилан зээлж авна гэдэг тийм ч амар ажил биш гэдгийг эндээс харагдаж байв. Гэхдээ хэрвээ амжилттай болвол ирээдүйд бүх зүйл хамаагүй хялбар болох байлаа. Лунгчэн загсаалтыг бүхэлд нь уншаад хамгийн сүүлчийн жорыг зав. Үүнийг. Юу? Чи итгэлтэй байна уу? Өнөө хүний царай хачин болов. Тэр бол хий ориглуулах үрэл бөгөөд маш догшин жоруудын нэг байлаа. Энэ үрэл нь богино хугацаанд тулааны чадварыг бараг 3 дахин нэмэгдүүлдэг. Энэ үрэлд адал явдал хайгчид маш дуртай байдаг. Хэдийгээр үйлчилгээ дууссаны дараа бие суллардагч байнгын сөрөг нөлөө үлдээдэггүй. Өдөр бүр шидэт араатнуудтай тулалддаг хүмүүсийн хувьд хий ориглуулах үрэл бол амийг нь аврах эрдэнэ юм. Гэвч үүнийг найруулах нь маш хэцүү. Найрлагад нь маш догшин эмийн энерги агуулсан хэд хэдэн бодис ордог тул туршлагатай эмийн шавнарч үүнийг барьж авдаггүй. Эцсийн эцэст энэ найруулах нь эрсдэлгүй зүйл биш. Үрлүүдийг өндөр үнээр зарж болгож найрлагад ордог зүйлс нь үнгүй биш, маш их өртөгтэй. Хий ориглуулах үрлийн найрлага маш үнэтэй бөгөөд хэрэв 3 оролдлогын дотор амжилтгүй болбол алдагдлалд орно гэсэн үг. Тиймээс цөөхөн хүн л энэ үрлийг найруулдаг. Адал явдал хайгчид ч хит өндөр үнийг нь төлж чаддаггүй. Хэрв тэдэнд тийм их мөнгө байсан бол хэн аюултай газар руу эрдэнэ хайж амьд үн явах илээ? Хэмээ би үнийг сонглоо гэж Лунгчэн тайван хэлв. Өнөөх хүний нүдэн дэх хүлээлтийг тэр огт тоосонгүй. Эмийн мастер Юнци үйл ялэг инээмсэглэв. Тэрээр элч хүүг явуулж 3 багц эмийн найрлага авчруулав. Энэ бол дүрм. Чамд ердөө 3 боломж өгөх бөгөөд нэг л удаа амжилттай болвол тэнцсэнд тооцно. Бүх найрлагыг Лунгчэний өмнө эмх цэгцтэй тавихад тэр огтхон ч эргэлдсэнгүй. Эм найруулах 100-аа гаргаж ирэхэд түүний гараас бүдэг шар дүл батарлаа. Ганцхан амьсгаа авах зурт Лунгчэн эмийн дүлний энерги 100 руу зөөлөн шилжүүлж аажмаар халааж эхлэв. Дараагийн алхам нь 100-ыг ажилуулах. Халаасныхаа дараа тэрээр сүнсний хүчийг ашиглан эмийн дүлийг 100-ны дотор оруулах ёстой. Үүний ач тус нь 100-ыг бүхэлд нь зөв төлөвт оруулж дэлбэрэх аюулыг багасгадаг. Лунгчэнд үнэндээ үүнээс илүү чанартай аргууд байсан ч алхимчдын холбооны хамгийн анхны шатны техникийг ашиглахаас өөр аргагүй болов. Тэрээр бусдыг хит их цочирдуулахыг хүссэнгүй. Энэ нь ирээдүйд түүнд ашиггүй байж мэднэ. Хэрвээ хэн нэгэн түүний эсрэг нууцаар эргвэл тэр хүн түүнд их төвөг удах боломжтой. Тэнд байсан хүмүүс анх Лунгчэнийг дорд үзэж байсан ч түүний маш сайн дадлагчсан чадварлаг хөдөлгөөнүүдийг хараад тэдний царайн дахь басамжлал баг багаар алга болов.
Бүх бэлтгэл дууссаны дараа Лонжэн эргэлзэлгүйгээр төмөр утас дөвсийг цэвэршүүлэхээр зууханд хийв. Түүний энэ үйлдэл нь дөнгөж сонирхож эхлээд байсан хүмүүст түүнийг тэнэг юм гэсэн бодол төрүүлв. Төмөр утас дөвсийг цэвэршүүлэхэд маш их хугацаа шаарддаг. Ихэвчлэн 100 бүрэн халсны дараа сүүлд нь хийдэг зүйл юм. Зөвхөн мастер Юнцигийн нүдэнд хачин гэрэл гялтганаж тэрээр дотроо толгой дохив. Хүн бүрийг гайхшруулсан зүйл нь төмөр утас дөвс зүүхэн дараад бүр нунтаг болж амжаагүй байхад нь Лонжэн зуухнаас гаргаж аваад хажуудаа тавиад өөр эмийн найрлагыг цэвэршүүлж эхэлсэн явдал байлаа. 6 дахь найрлагыг дуусгаад Лонжэн төмөр утас дөвсийг дахин цэвэршүүлж эхэлсэн боловч бүрэн дуусгалгүйгээр дахиад өөр өвс рүү шилжив. Түүний энэ үйлдэлийг тэдний хинэн ч ойлгосонгүй. Гэвч мастер Юнцигийн нүд багтлаар дүүрэн байгааг хараад тэд бүгд гайхахаас өөр аргагүй болов. Энэ залуугийн техникт үнэхээр ямар нэгэн нууц байна уу? Лонжэн төмөр утас дөвсийг бүрэн цэвэршүүлж дуусгах хүртлээр нийт 13 удаа гаргаж хийв. Энэ шатанд 20 гаруй эмийн найрлага бүгд цэвэршиж дууссан байлаа. Ердийн нөхцөлд эмийн шавнар энэ үед амс хийж сэтгэл санаагаа тайвшруулдаг. Гэвч Лонжэн өчүүхэн ч цаг өрсөнгүй. Бүгдийг нь нунтаг болгосныхаа дараа тэрээр шууд л үрэл найруулж эхлэв. Тэрээр нунтгуудыг нэг нэгээр нь зуух руу хийж эхэллээ. Тэдний хинэн ч ойлгоогүй зүйл бол Лонжэн төмөр утас дөвсний охин нутгийг хамгийн сүүлд зууханд хийсэн явдал байв. Сүнсний хүчээ эргэлдүүлэхэд эмийн дөл хүчтэй бадарч халуун агаарын долгион үүсэн Лонжэн жинхэнэ үрэл найруулах үйл явцаа эхлүүлв. Ямар хүчрхэг сүнсний хүч вэ? Бүгд гайхаж байлаа. Гэхдээ үүний зэрэгцээ тэд толгойс ихсэрцгээв. Хэрв тэр одоо сүнсний хүчээ дөлний хүчийг нэмэгдүүлэхэд дэмий үрж байгаа бол дараа нь үрлийг хэрхэн нягтруулж хэлбэрт оруулах билээ? Залуу хүмүүс үнэхээр төвчээргүй юм гэж тэд бодлоо. Мастер Юнци түүний хөдөлгөөнийг бүр мөсөн ширтэн сов. Энэ газарт зөвхөн тэр л Лонжэний юу хийх гээд байгааг ойлгож байлаа. Үүний зэрэгцээ тэр Лонжэнийг улам бүр хүлээн зөвшөөрч эхлэв. Ийм хүчрхэг сүнстэй, бас ийм шаргуу хөдөлмөрлөж чаддаг хүн амьдралдаа асар их амжилтанд хүрэх нь гарцаагүй. Бүгдийг нь итгэж ядахад хүргэсэн зүйл бол нэг цаг өнгөрсөн ч Лонжэний сүнсний хүч сулрах шинжгүй, харин ч улам бүр хүчрхэгжиж байв. Им найруулах зуух зөөлөн чичирч эхэлсэн бөгөөд түүнээс хүчтэй хэлбэлзэл гарч байлаа. Бүгдийн харц төвлөрөв. Энэ бол хамгийн экзэгтэй мөч гэдгийг тэд бүгд мэдэж байв. Зуух тасралтгүй чичирч байх үед ихэнх алхимчид зуухыг тогтворжуулахын тулд эмийн дөлний хүчийг бууруулдаг. Гэвч Лонжэн тэгсэнгүй. Харин ч эсрэгээрээ илүү их сүнсний хүч өгч эмийн дөл бүрч халуун болов. Зуухнаас гарах чимээ болон чичиргээ улам бүр хүчтэй боллоо. Тэр юу хийгээд байна? Тэдний царай хувирв. Энэ бол эм найруулах биш. Энэ бол зуухыг дэлбэлэх гэж байгаа хэрэг. Тэр үүнийг зориуд хийж байгаа нь илт байв. Зуух үсэрч Лонжэн гинэт нэг гараараа зуухны тагийг чанга дарлаа. Сүнсний хүчний гинтийн хүчтэй тесрэлт бүр мөсөн гадагш гарлаа. Дэлбэрэх төхөж байсан зуух тэр дороо зогсож буцаад тайван болов. Ямар залхмаар арга вэ? Энэ их энерги үрсэн ажил байна. Лонжэн хөлсөн арчив. Ийм аргаар эм найруулах нь үнэхээр ядаргаатай байлаа. Гэхдээ өөрийн жинхэнэ хүчийг ил гаргахгүй байх нь чухал байв. Тэрээр зөвхөн энэ анхан шатны хүнд аргыг л үзүүлж чадна. Зуухны тагийг зөөлөн нээхэд эмийн анхлын үнэр өрөөгөөр дүрлээ. Хүмбэр бүр мөсөн цочирдов. Тэр үнэхээр амжилттай болчлоо. Тэнд байсан бүх хүмүүсийг мастерууд гэж үзэж болох тул зуухны доторхыг харах шаардлагагүй. Зөвхөн үнрээр нь түүнийг амжилттай болсныг мэдэж байлаа. Тэдний ихэнхийнхэн царай гайхширлаар дүүрэн байв. Маш сайн. Энэ дор хаяж дунд зэрэглэлийн эмийн үрэл байх ёстой. Мастер Юнци Лонжэнийг багтсан харцаар харж байв. Лонжэн түүний хүлээлтээс хамаагүй давж гарлаа. Тэр Лонжэнийг шиг сүнсний хүчээр эм найруулна гэдэг хэцүү биш гэдгийг мэдэж байсан ч Лонжэний суур чадвар хэр байгааг харахыг хүссэн юм. Харин өнөөдөр тэр Лонжэний суур техникүүд маш бат бөх бөгөөд олон жил хичээлэлсэн эмийн шавнараас дутхгүй байгааг харлаа. Хамгийн гайхалтай зүйл нь Лонжэний эмийн охин талаарх гүн гүнзгий ойлголт байв. Тэрээр төмөр утас дөвс нь байглаасаа маш догшин шинжтэй бөгөөд тэрхүү догшин занган дарахын тулд олон удаа цэвэршүүлэх шаардлагатай гэдгийг мэдэж байжээ. Ингэснээр үрлийн энерги нэмэгдэж амжилттай болох магадлалч ихсдэг. Ийм найруулах аргыг алхимчдын холбооны хинэнч мэддэггүй байв. Гэхдээ холбооны ховор судруудын нууц агуулгад цөөн хідэн ахмадуудын тэмдэглэл байдаг бөгөөд тэрхүү тэмдэглэлд төмөр утас дөвсийг олон удаа цэвэршүүлснээр түүний догшин занг бууруулах боломжтой гэсэн онол байдагч маш бүрхэг бичигдсэн байдаг юм. Алхимчдын хувьд өөрийнхөө хөлс хүчээр олж авсан нууцаа
Хин нэгэнд зүгээр өгчих тийм сайхан сэтгэлтэй хүн хэд байх вүлээ? Бусд нь байтугай тэрхүү тэмдэглэлийг мэддэг мастер Юнци ч мөн төмөр утас дөвсийг найруулах энэ аргыг хиндэж хэлж байгаагүй юм. Нэг шалтгаан нь тэр бусдад зааж өгөх үүрэг хүлээгээгүй. Нөгөөх нь шинийг санаачлах чадваргүй алхимчид ямар ч байсан амжилтанд хүрэхгүй гэж үздэгт байв. Мастер Юнциг үүнийг дунд зэрэглэлийн эмийн үрэл гэж хэлхийг сонсоод бусд нь бүгд итгэж ядаж байлаа. Өөрлөн чиглэлсэн харцуудыг хараад Лонгчэн үйл ялыг нэмсэглэв. Гараа нэг хөдлөхөд түүний сүнслэг энерги зуухнаас 5 ширхэг дув дугуй эмийн үрлийг гаргаж ирлээ. Тэдгээрийн 2 үрэл дээр нь анхаарал татам хачин хээ буюу эмийн зураас байв. Энэ бол дунд зэрэглэлийн эмийн үрлийн гол шинж тэмдэг юм. Хэсэг зуур өрөөнд намгүн болов. Мастер Юнцигээс бусад бүх хүмүүсийн нүд гайхшрал багтал бас мэдээж үйл ялыг атаархлаар дүрчээ. Гартаа байгаа 5 үрлийг хараад Лонгчэн саяныг амсхэв. Мастер Юнци энэ мөчийг ашиглан Лонгчэн амжилттай эмийн үрэл найрууллаа. Би түүнд 2 дугаар зэрэглэлийн зээлийн эрх олгож байна гэж зарлав. Үүнийг сонсоод бүгдийн царай хуурив. 2 дугаар зэрэглэлийн зээлийн эрх гэдэг нь 2 дугаар зэрэглэлийн эмийн найрлагыг худалдаж авах боломжийг олгодог давуу эрх юм. Энэ нь тэнд байсан хүн бүрийн нүдийг атаархлаар дүүргэв. Бусдын эдрээдээ харцсан дор Лонгчэн мастер Юнциг даган өрөөнөөс гарлаа. Гэвч өрөөнөөс гармагц Юнци гинэт Лонгчэн руу эргэж маш нухацтайгаар дараах үгийг хэлв. Лонгчэн, тэр эмэгтэйгээс болгоомжилж яваарай.